Нэр зохиолч Бек Сэхэ 35 наснда харамсалтайгаар таалд өглөө. Түүний 2018 онд хэвлүүлсэн "Би үхмээр байна. Гэхдээ би Тикбоки идмээр" нэртэй ном дэлхийн нийтийн анхаарлыг татсан юм. Уг номонд зохиолч Бек Сэхэ өөрийн сэтгэл гутралын талаар сэтгэл зүйчтэйгээ ярилцаж буйгаа илэн далангуй бичсэн нь түүнийг дэлхийд дахинд алдартай болгож, ном нь дэлхийн олон орны хэл дээр орчуулагдан 1 сая гаруй хувь борлогдсон байна. Түүний нас урсан шалтгаан одоо хүртэл тодорхойгүй боловч гэр бүл нь түүний эд эрхтэнг хандвилсан гэдгийг баталсан. Солонгосын эрхтэн хандвын агентлагийн мэдээллээр түүний зүрх, уушиг, элэг бөөр нь 5 хүний амийг аварсан гэжээ. Түүний эгч ярихдаа Бек Сэхэ өөрийн зохиолоор бусдад итгэл найдвар төрүүлэхийг хүсч зүрх сэтгэлээ хуваалцахыг зорьсон гэжээ. Дэлхийд дахны уншигчдаас зохиолчд хүндэтгэл үзүүлж, зохиолч уншигчдад үнэн шударга байдлаа харуулж сэтгэлд хүрсэн үгсээ зориулсан гэж талархал илэрхийлсэн олон сэтгэгдлүүд ирсээр байгаа юм байна.